За баярлалаа. За надад нэг тодорхой асуулт байна. За хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тоон дээр байна л та. За сүүлийн 14 жилийн хугацаанд бол 4-5 жилийн хугацаатай мундаг гой нэртэй зээлийн хүүг бууруулах хөтөлбөр стратеги бодлогын баримтчиг бол хангалттай хийсэн байна тийм. Хангалттай бодлогын бичиг баримт дахиад бараг шаардлагагүй ч юм шиг. Гэхдээ зээлийн хүү буурсан уу гэд үзэх юм бол зээлийн хүү буураагүй харин ч өссөн. Уул нь бол ойлгомжтой. Зээлийн хүү ердөө хоёрхан зүйл байгаа шүү дээ. Их усүрийн зардал, банкны нэмэгдэл буюу марж. За Монгол банкнаас гаргасан 2025 оны 2 дугаар сарын энэ илтгэл дээр байна л да. За банкны нэмэгдэл буюу маржин маань зээлийн хүүгийн дундаж хүү одоо хадгаламжийн үний зөрүү нэг 5.2-аас 5.8% юм байна. Тэгэхээр энэ хоёр дээр л бууруулж яж нэгсэндээ зээлийн хүү буурна гэсэн үг байхгүй. Тэгэхээр банкны маржинг яаж бууруулах вэ? Өрсөлдөөн сайжрах ёстой. Их усүрийн зардал яаж бууруулах вэ? Явж энэ дээр даацтай реформ хийгвэл ерөөсөө л гаднаас их усүр татах ёстой. Гадны банк оруулж ирэх зохицуулт. Бас олон жил яригдсан. Гэхдээ одоо хүртэл ерөөсөө нэг биелж өгдөг. Яг хаана очиод гацчихдаг юм. Банкны салбарын доктортой байдлын хүрээнд бол гадаадын банкны бие даасан салбар нэгжийг оруулж ирнэ гэдэг. Энэ бол Монгол банкны одоо хамгийн гол одоо 3-4 одоо хийх ёстой асуудлуудын нэг байгаад байдаг. Энийг хэрвээ бид нэр хийж чадахгүй бол их усүрийн зардал бууруулах чинь өөр асуудалтай байхгүй. Хоёрхан зүйл байгаа шүү дээ. Их усүрийн зардал тэгээ банкны марж. Энэ нь орж ирсэн гадны банкны одоо салбар орж ирснээрээ өрсөлдөөн сайжирч марж нь буурна. Их усүрийн зардал нь өөрөө бас буурах. Ерөөсө дөрвөлтөө зээлийн хүү бууруулыг үйл ерөөсө ганц л алхам байгаа нь энэ шүү. Тэгээ гадны банк орж ирэх хоёр тохиолдол байгаа. За нэг нь бол Монголд орж ирээд лиценз аваа цоош нэрхлэх. Гэхдээ энэ өөрөө олон улсын жишгийг авах юм бол ер нь бол үгүй л дээ. Олон улсын жишг юу гэхээр merger and acquisition буюу банкны хоорондын нэгдэл واخгүй. Монголд орж ирээд нэгсэндээ банк худалдаж авна гэсэн. Тэгэхээр энэ дээр бүр шийдэл гаргаад явж болохгүй юу? Энэ өөрөө макро эдийн засгийн түвшинд гэсэн Монгол улсын урт дунд хугацаанд явж зээлийн хүү бууруулах ганц боломж нь л энэ шүү дээ. Энийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ дээрээ тэгээд улс төрийн байна уу бүх төрлийн талаас нь оролцож байгаа томоохон шийдвэрээ гаргаад явж болдоггүй юм уу? За Батнаарамт гишүүний асуултад хариулъя. Гишүүн тэр гадаадын банк оруулж ирэх нь бол гадаадын банк нь өөрөө их усүрийн зардлыг тодорхой хэмжээнд бууруулаад арилжааны банкуудын өрсөлдөөнийг тэтгэж энэ нь өөрөө зээлийн хүүг бууруулах, инфляцийг намдуур түвшинд барих, макро эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөөтэй гэж бол гишүүн хэллээ. Ер нь бол тантай 100% санал нэг байна. Төв банкны хувьд бол гадаадын банкыг оруулж ирэх шатараатай арга хэмжээнүүдийг бол удаагаар авч байгаа. Яг одоогийн байдлаар Монгол банкнд өрсөлдөө өгсөн гадаадын банк бол алга байна. Төв банкны зүгээс бол төв банкны удирдлагууд бол удаагаар холбогдох улсуудад бол очиж Монгол улсын банк санхүүгийн салбар түүний зохицуулалт Монголд банкны үйл ажиллагаа санхүүгийн салбарт эрхэлснээр хэрхэн одоо боломжтой байх талаар бол дэлгэрэнгүй танилцуулгуудыг бол удаадараа хийгээ явж байгаа. Ер нь бол гадаадын банкыг шууд оруулж ирэхэд бол бас харьцангуй амаргүй байна. Урд нь бол Монгол улсад бас эдийн засгийн суур нөхцөл байдлаас хамаарат бас 6-аас 7 орны арилжааны банкны төлөөлөгчийн газрууд бол ажиллаж байсан бол яг одоогийн байдлаар бол төлөөлөгчийн газар ажиллаж байгаа хоёр л банк байна. Бүгд хятад ард улсын Bank of China, мөн Industrial Commercial Bank of China гэсэн хоёр банк л байна. Тэгэхээр бол төв банкны зүгээс бол гадаадын банкыг оруулахад бол хэд хэдэн бодлогын арга хэмжээнүүдийг авч байгаа. Та дөрөв хэллээ. Mergers and acquisition-аар дамжиж бол орж ирдэг гэдэг. Яг энэ хүрээнд бол банкны салбарын шинтгэлийн хүрээнд бол арилжааны банкнууд системийн нөлөө бүхий банкнууд бол нээлттэй. Арилжааны бусад банкуд бол хаалттай өрөөнд бол хувьцаат компани болоод арилжааны банкны хувьцаа эзэмшигчийн дээд хэмжээг 20% буюу тогтоосон байгаа. Яг энэ хүрээнд бол арилжааны банкуд өөрсдийн одоо актив одоо эзэмшлийн хувийг илүү гадаад улсын одоо банк санхүүгийн байгууллагад санал болгож энэ дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр бол үйл ажиллагаа эрхлээд явж байгаа гэж бол ойлгож байгаа. Хэд хэдэн банкны зүгээс бас Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гарч тухайн одоо улсуудын хөрөнгийн биржээр дамжиж гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах, гадны банкнд одоо өөрийн хувь эзэмшлээ худалдах замаар гадны банк оруулах чиглэлээр бол ажиллаж байгаа гэдгээ бол төв банкнд бол мэддэг
байгаа. Төв банкны зүгээс бол арилжааны банк нь гадаадын одоо банк санхүүгийн байгууллага хуу зэмшээд явах бодлогыг бол нээлттэй дэмжиж байгаа. Гэхдээ энэ бол өөрөө нэг талаас тухайн арилжааны банкны хувьцаа эзэмшигчийн одоо өөрийн эд хөрөнгийг одоо хэрхэн үнэлж ямар хэлбэрээр шилжүүлэх вэ гэдэг одоо сонголтын асуудал байгаа. Төв банкны зүгээс бол энэ дээр бол зөвхөн бодлогын дэмжлэг үзүүлээд манай хууль эрх зүйн орчин бол ийм нээлттэй байгаа. Гадаадын банк ажиллахад ийм боломж байгаа гэдэг талаар бол илүү тийм зөвлөгч үүрэгтэй бол ажиллаж байгаа. Хэрвээ үнэхээр манай одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчны хүрээ маань өөрөө гадаадын банкын үйл ажиллагаа эрхлэхэд одоо тааламжгүй одоо тийм эрх зүйн орчин гэж үзэх юм бол энэ дээр бол бас бид бол өөрчлөлтүүд бол хийгээд явна. Гэхдээ одоо олон улсын судалгааны байгууллагууд, Монгол улсын нэгдэн орсон олон улсын одоо юм банк санхүүгийн байгууллагуудын манай санхүүгийн салбарын одоо хууль эрх зүйн орчинд хийсэн үнэлгээгээр бол манай эрх зүйн орчин бол бас гадаадын хөрөнгө оруулалтыг татахад бол бас харьцангуй одоо эерэг одоо таатай уур амьсгалтай орнуудын жагсаалтад бол орж байгаа. Гэхдээ эдийн засгийн маань суур нөхцөл байдал маань өөрөө бол бас гадаадын банкуд Монгол улсад орж ирээд үйл ажиллагаа явуулах бас боломжийг бол бас олохгүй байгаа. Гадаадын банкуд ямар нөхцөлд орж ирдэг вэ гэдэг дээр бол судалгаа гарсан байгаа. Хамгийн одоо үндсэн нэгдүгээр шалгуур бол гадаадын банкуд бол төсөл хөтөлбөрөөр дааж орж ирдэг. Буюу тухайн санхүүжүүлэх төсөл хөтөлбөр нь бэлэн байх юм бол орж ирдэг гэсэн тийм үндсэн. За баярлалаа. Тэгэхээр инхтэн ерөнхийлөгч яг л адилхан тайлбарл яваад байна л та. Ер нь зээлийн хүү буурах шаардлага байна уу гэд олон нийтээс суух юм бол ард ирэх дийлэнх нь жижигтэй баг 100% үнэхээр болохгүй байна гэдгийг бүгд мэдээд байгаа байхгүй. Яагаад энэ дээр улс төрийн зоригтой шийдвэр яг гарч болтгоо юм бэ? Жишээлбэл төрийн банк гэдээ байж байгаа шүү дээ. Бусад банктай харьцуулахад төрд ямар давуу тал болж байгааг бол хэлж мэдэхгүй байна. Одоо хүртэл хэлж мэдэхгүй байна. Төрд Монгол банкнаас өөр төрийн банк шаардлагатай юм. Жишээлбэл ингээд зах зээл дээр зарах боломжтой банкуд байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү одоо томоохон реформын шин чанартай зүйл хийхгүйгээр зээлийн хүү буурна гэдэг чинь зүгээр 200 хуудас цаас болоод 10 хэдэн жил болоод байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг даацтай шийдэл гаргаж ээж эдийн засгийн томоохон реформ буцаад эдийн засгийн хүндрэлтэй бид нэр тэмцэн шүү.